ты его тогда с За организатором слайдыг хэн сделай. тавих вэ? Нэг тоглог слайда бэлдээрэй. Все, сейчас. Вот скрин идет. Ты ее с организатором сделай. Все, давайте. Все, слайд есть. Все. На русском, да? На монгольском Да. же было. Это преимущество майнинга, да, будем рассказывать? Да. Ага. Хорошо, мы сегодня всем добрый вечер. Всех поздравляю с Новым годом, с новым счастьем, с новой шубкой. И нужно с новыми Да. целями войти в Новый год. За та бүхэндээ орой минь хүргье, шинэ оны минь бүгдэнд хүргье. За одоо шинэ зорилгоо бас танаар тодорхойлж амжсан уу? Амжааг бол тодорхойлоорой. Мы сегодня поговорим о том, почему будет рост токена VeFi и почему это неизбежно. За өнөөдөр VeFi токен өсөлтийн талаар ярина. Яагаад энэ хүн өснө гэдгийг би сайхан дэлгэнгүй тайлбарж өгье. Тэгээд VeFi токеныг олборлох нь ямар ашигтай вэ гэдгийг бас тайлбарж өгье. Можно следующий слайд? За дараагийн слайдаа тайлбарлая. Смотрите, очень важно понимать, что токенов VeFi всего лишь ограниченное количество. За та бүхэн мэдж байгаа бох те VeFi токен маань хязгаартай байгаа. Яг тоо хэмжээтэй байгаа. Их всего лишь будет добыто 1 миллиард, и майнинг будет идти до 2032 года. Каждые 2 года халвинг. Сейчас распределяется 8 токенов в секунду в блоке. Но на следующем году, уже в этом году будет потом 4 токена в сентябре месяце, потом 2, 1 токен, и в 2032 году майнинг закончится. За та бүхэн мэдж байгаачлан зах зээл дээр 1 тэрбум токен олборлоо. Тэ? Одоо яг бодит тоон. Тэгээд 2 жил болгон хуваагддаг. Одоо секунд 8 байгаа бол одоо энэ жил 9 сард 4 болж хувирна. Тэгээд энэ болохоор 2032 хүртэл тэгээд 2 жил болгон дэж хуваагдаж 4 2 1 гэсээр хагаад 32 он гэхэд олборлолт нь дуусах нэ. И чем больше токенов ITO вы купите, тем, соответственно, больше будет майнинг. За ITO хэрэг хэмжээгээр та илүү авна, худалдаж авна. Тэдийчнээ та майнинга одоо их байна гэсэн үг. Илүү их токен. Может, запись сделаем, а? Лёш, ты там сможешь сделать у себя запись, потом отправить мне? Да. Но их тонлаа но бичлэг хийчээрэй. Одоо скрин рекорд хийчээрэй. Да, запись сделайте, кто сможет. Запись Сейчас. что, будем делать, нет, Лёш? Да, сейчас я и сказал уже. Она умеет это, потом сохранить надо. Да. Хадгалж чадна үстэй яг хийж чадна үстэй гинэ. Шууд ноутбукн дээр скрин рекорд хийгээл энэ зумыг хадгалчих нь штэ. Все, я запись разрешил, она включилась, нет запись. За бичлэг нь хийгдэж гинэ үү? Сейчас 1 минуту. А вы дали ей, да? Да, я дал разрешение. За одоо зөвшөөрөл өгсөн гинэ бичлэгийг. Вот все, оказывается, я должен был Recording нажать. in progress. Все, сейчас. Все, запись началась. За, все, Всем
Еще раз. Да, всем добрый вечер. Поздравляю всех с наступившим годом. И важно войти в этот Новый год с большими целями и пониманием, почему VeFi будет расти и почему майнинг это выгодно. За та бүгдэнд энэ өдрийн минь төргийа. Шинэ жилийн бас минь төргий. Тэгэнгუთ өнөөдөр би одоо VeFi одоо олборлтыг яагаад заавал хийх ёстой вэ? Яагаад одоо олборлт нь ашигтай вэ гэдгийг сайхан тайлбарлаж өгье. Яагаад тэгэхээр шинэ жилдээ шинэ том зорилготой бид байх ёстой тийм үү? Можно следующий слайд? За дараагийн слайд. Очень важно понимать здесь токеномику токена VeFi. Их ограниченное количество, будет добыто всего лишь 1 миллиард токенов VeFi за 8 лет. До 2032 года будет идти майнинг. Каждые 2 года будет происходить халвинг. Сейчас распределяется 8 токенов в секунду в блоке. Уже в этом году, в сентябре месяце, их станет 4 токена, потом 2 токена, 1 токен. И в 2032 году майнинг закончится. За та бүхний мэдчихэж байгаачлан одоо секундэд 8 токен олборлож байгаа. Тэгээ 2 жил болгон тэр нь хуваагддаг те. Одоо энэ жилийн 9 сард тэр нь 4 болно. Тэгээ 2 жилийн дараа 2 болоод тэгээд дахиад 2 жилийн дараа 1 болоод тэгээд энэ нэг тэрбум олборлолт мань дуусж байгаа. И чем больше токенов чем больше ITO вы купите, тем больше токенов он вам намайнит. Сейчас годовой процент 370% годовых. То есть 1% в день идет примерно на вашу вложенную сумму. За та бүхэнд яг зөвлөж хэлэхэд хэдий чиний ITO их байна, хэдий чинь таны токен олборч гэснэ. Энэ нь болохоор одоогоор жилийн 370% байгаа. Өдөр болгон 1%-аар таны одоо юу ч орсон мөнгө чинь одоо ихсэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо нийтдээ та жишээлбэл $1000 байсан бол одоо нэг жилийн дотор 3700 болно гэж байна. Можно следующий слайд? Дараагийн слайд. Токен VeFi торгуется на 2 централизованных биржах Bitmart, BingX. На децентрализованных это Trust Wallet, PancakeSwap. И он за год с лишним вырос с 15 центов. Ну, сейчас он торгуется в пределах $2.70. За. Манай VeFi токен маань одоо бирж дээр одоо гарсан байгаа. Тэр нь болохоор ямар бирж дээр Bitmart болон BingX. Тэгээд Trust Wallet болон PancakeSwap дээр та VeFi токеноо өссөн одоо крипто валют болгож болох боломжтой байгаа. Жилийн өмнө анх гарснаас хойш 15 цент байсан бол одоо бол 2.7 цент 70 цент ботлоо өссөн байгаа. Тэгээд Coin Market Cap дээр одоо 210 дээр явж байгаа. Одоо жагсаалтна гэсэн үг. Бүх крипто токены. Да, это большой прорыв, но очень мало криптовалют за год достигали таких результатов. За тэнгууд энэ бол маш одоо их юу гэдэг одоо бүүн болж гисэн байгаа. Яагаад тэгэхээр хизээч ийм хэмжээний өсөлт бол зах зээл дээр бол өмнө харагдаж байгаагүй. Следующий слайд. Дараагийн слайд. Мы официально вошли в глоссарий на CoinMarketCap как первый в мире децентрализованный он-чейн банк. То есть раньше даже слова такого не было в мире, децентрализованный он-чейн банк, то есть DEO банк. И сам CoinMarketCap связался с руководством нашего банка и ввели это в книгу правды на CoinMarketCap. За би албан ёсоор CoinMarket-д бүртгэлтэй болсон. Энэ утгаар яг ямар бүртгэлээр хамгийн анхны DEO банк. DEO банк гэж ер нь энэ одоо банкнуудын хувьд бол байдаг байсан. Манай хамгийн анхны DEO банк гэдэг нэршлиг гаргаж ирээд CoinMarket-аас манай одоо удирдлагуудтай холбогдоод тэгээд танах ингэж албан ёсоор бүртгэж авч байна. Хамгийн анхны DEO банк буюу төлөвлөсөн бус он-чейн банк. Следующий слайд. Дараагийн слайд.
Мы прошли аудит от солидной аудиторской компании Solidproof и получили золотой сертификат надежности нашего банка и наших токенов За VeFi. манай банк болохоор одоо Solidproof гэдэг аудитын компаниар аль биесээр ороод тэгээд ийм аль биесээр ороод ийм их үнэлгээ авсан байгаа. Маш их одоо Solidproof гэдэг болохоор бас крипто токен одоо тийм одоо банкнууд болон крипто зах зээл дээр маш их одоо аудит оруулдаг тийм маш олон жилийн туршлагатай. Это то, что вот токеномика монеты VeFi, она не может быть нарушена. Леша? Леша, Алло. ты куда-то Алло. пропал. Да-да, все, появилась связь. Тэнгууд энэ Solidproof компани ямар одоо үнэлгээ гаргаж ирсэн гэхээр манай крипто токен ямарваа нэгэн зүйлд юу гэдэг юм. Таг нь гаргаад энэ токен маань ингээд зах зээл дээр гарахад ямар ч аюулгүй. Зах зээл дээр үнэлгээ нь угаасаа ингээд илүү хүссэн байгаа. Следующий слайд. За дараагийн слайд. Ну, создателем и председателем этого DAO-банка является очень известная в мире личность. Это тот человек, который создал токен, криптовалюту USDT, которым сейчас пользуется весь мир. Это Риф Коллинз. За DAO-банк буюу DeFi-г үүсгэн байгуулагчдын нэг нь USDT буюу цахим долларыг анх гаргасан тэр хүн байгаа. Энэ болохоор Rif Collins гэдэг одоо энэ крипто салбар дээр следующий слайд, да? Что-то у тебя связь пропала, тебе надо заново проговорить. Все. Про Rif Collins, да? Да-да-да, про Риф Коллинза. Манай DAO банкны үүсгэсэн байгуулагчдын нэг нь болон VeFi-г анхнаас ингээд хамт бүтээлцээд явсан хүн болохоор анхны цахим долларыг гаргасан USDT-гээ зарим мэдрэхтэй их нь тэрийг гаргасан Rif Collins гэж юм байгаа. Энэ болохоор крипто зах зээл дээр тийм 3-т явагддаг крипто токен байгаа. Тэрийг үүсгэн байгуулсан хүн манай үүсгэн байгуулагчдын нэг байгаа. Следующий слайд. За дараагийн слайд. Здесь вот представлено руководство нашего банка. Это вот Максим Сахаров, Роман Росов, Юсуф Мирахметов, Халед Сулейман и Максим Батуев. Ну, я про всех не буду рассказывать, выделю несколько человек. За энэ болохоор манай одоо төлөөлөл үзэх зөвлөлийн одоо ер нь үдэгчнэ гэсэн үг ээ манай банкны. За би бүгдийн талаар ярихгүй ерөнхийдөө энэ хүмүүсийн тодорхой гол өмнө яриад явчих. Роман Росов – это тот человек, который создал 70 необанков порядка. Последнее место его работы, он работал в компании Wise, это платежная система, которая по капитализации превзошла Western Union. За Роман Росов гэж хүн байгаа. Тэр болохоор необанкыг 70 дэлхийдээ 70 ширхэг одоо зах зээлд нийлүүлсэн зохион бүтээсэн хүн байгаа. Хамгийн сүүлд ажиллаж исэн газар нь болохоор Wise гэдэг компани болохоор мөнгөн гуйлагын компани Western Union-ыг өөрийнхөө хөрөнгөөрөө давсан тийм их хэмжээний маш зах зээлдээ гарсан том компани байгаа. Халед Сулейман тот человек, который был председателем Нацбанка Абу-Даби и Катара. Он вхож практически во все банковские двери. За Халед Сулейман гэж хүн болохоор Катар болон Абу-Дабигийн төв банкны гүйцэтгэл байсан. Ер нь бол банкны салбар дээр маш нэр хүндтэй ерөнхийдөө ямар ч банкны талаар одоо юу гэдэг бүх хүмүүс мэддэг гэсэн үг.
Майкл Батуев, он в ноябре месяце ушел из компании Visa, он там возглавлял, был директором по инновациям, и он покинул этот действующий пост и перешел к нам в ДО Банк. Это очень о многом говорит. За Майкл Батуев буюу энэ болохоор одоо гүйлгээний савыг үдирдсэн захирал байгаа. Энэ өмнө ажиллахдаа Visa компани гэдээ байдаг шүү дээ манайхаа. Visa компани гүйцэтгэлийг одоо төлбөрийн гүйцэтгэлийг хариуцж байсан гүйцэтгэх захирал байна. Следующий слайд. Дараагийн слайд. VeFi вот признан самым инновационным Web3 проектом на премии Cryptonomist Awards. Это мы получили вот в декабре месяце. То есть во всем мире криптовалют мы, получается, сейчас за прошлый год получили премию номер 1. За манай VeFi банк маань Cryptonomist Awards гэдэг одоо шилдэг крипто компани, шилдэг крипто банк, шилдэг байгууллагыг шалгаруулдаг тийм криптогийн тийм шилдгийг шалгаруулдаг юм дээр хамгийн нэгт орсон байна. Шилдэг санаа болон шилдэг гүйцэтгэл гэсэн тийм Web3 тийм шинэ банк гэж тодруулсан байна манай банкыг. Следующий слайд. За дараагийн слайд. Мы получили регистрацию от Центрального банка Канады как платежный сервис-провайдер. Только 20 банков на тот момент получило эту лицензию, потому что Национальный банк Канады сказал, чтобы все банки Канады по новой прошли лицензирование, и мы получили эту лицензию как платежный сервис-провайдер. За VeFi-ийн аль бие усны одоо Канадын төв банкнаас төлбөрийн системийг хэрэгжүүлэх гэсэн тийм лицензийг авсан байна. Лиценз буюу одоо бүртгэлийг энэ нь болохоор одоо бүх Канадад ажилладаг банк болон Канадаас аль бие усны зөвшөөрлөх банк сая өмнөх одоо лицензээ тусдаад одоо тэр одоо бүх одоо юу гэдэг үйл ажиллагаа явуулах одоо энэ зөвшөөрлийг авах хүмүүс мань шинээр тий одоо ийм лицензийг авах ёстой гэд манай банк хамгийн одоо тий шилдэг 10 одоо тийм банкнуудын нэг болж энийг авсан байгаа. Тэгэхээр бол маш цөөхөн энэ зөвшөөрлийг авсан банкнууд болон ийм тийм гүйлгээдэг төлбөрийн системүүд байгаа. Я не знаю, сколько банков у вас в Монголии, но вот если, допустим, там 30 банков у вас есть, и только 20 банков получило эту лицензию. Вот так вот наш банк получил, получается, лицензию в Канаде банковскую. За Монголд хэдэн одоо арилжааны банк байдгийг мэдгүй ч гэсэн ерөнхийдөө шилдэг 20 банк одоо энэ Канадын зөвшөөрлийг лицензийг авсан байна. Тэрний нэг нь манай VeFi банк. Следующий слайд. За дараагийн слайд. Мы сейчас подали на лицензию в Европе. Эта лицензия называется EMI. И это ключ к превращению VeFi в настоящий DO банк, который будет работать по европейским стандартам. За манай банк EMI гэдэг одоо зөвшөөрлийг авсан байна. Энэ болохоор Европод гүйлгээх одоо зөвшөөрөл гэсэн үг юм байна. Энэ нь болохоор зөвхөн одоо крипто банк биш, зүгээр энгийн гэсэнтэй арилжааны фиат мөнгийг бас шилжүүлэх боломжтой гэдгийг бас энийг энэ лицензээрээ бас тодорхойлж байгаа юм байна. И это будет еще более высокий надежный уровень нашего банка. Надежности. Энэ болохоор юу хэлж байгаа гэхээр энэ манай банк маань илүү их найдвартай, илүү ихтэй хүмүүст хэл одоо өгөхөөр илүү их одоо тэ өргөн хэрэглэхээр гэдгийг нотолж байгаамаа. Следующий слайд. Дараагийн. DO банк также попал в книгу рекордов Гиннесса за участие более чем 120 тысяч человек со всего мира в онлайн-трансляции, и эта премия нам была вручена на саммите в июне месяце, где собралось более 2000 человек. За манай DO банк, VeFi банк маань Гиннесийн номонд орсон байна. Ямар юугаар орсон бэ гэхээр крипто сувгийг нэгэн зэрэг 120 мянган хүн одоо мэдээллийг авсан гэж
лайваар тэ үтсэн гэдэг. Тэрнийг 6 сард манай 2000 хүмүүс цугласан тийм ивент дээр гардуулж өгсөн. Следующий слайд. За дараагийн слайд. Термин DEOBank официально признан криптоиндустрией и внесен в глоссарий CoinMarketCap. Мы уже об этом говорили. За DEOBank гэдэг цоошин тэ дэлхий дээр тийм банкны одоо цоошин системийг CoinMarketCap дээр одоо нэг аль биесээр бүртгэж авсан гэсэн шүү дээ. Яг тэрний талаар энэ мэдээлэл байна. И вот CoinMarketCap, он является главным справочником в криптоиндустрии. И вот теперь DEOBank стал это не просто идея, а уже признанный финансовый формат. Также VeFi становится первопроходцем новой категории Web3 банков. И слово DEOBank, ну сейчас это стало трендом. Сейчас стали создавать новые DEOBанки, другие компании. За CoinMarketCap гэдэг нь болохоор яг крипто зах зээлийн зүгээр яг тол гэдэг юм байна. Одоо нэвтрхий тол. Тэрэн дээр хүртэл манайхыг DEOBank гэдэг үгийг аль биесээр оруулаад тэгээд DEOBank мөн болохоор зөвхөн тэ нэг санаа биш. Энэ болохоор зах зээлийн одоо тэ эдийн засгийн хувьд маш түлхэц болж өгсөн хамгийн анхны одоо Web3 ертөнцид DEOBank гэдэг одоо VeFi банк маань гаргаж ирсэн. Одоо цаашдаа ч гэсэн DEOBank-ууд бас ингээд араас гарч ирээд DEOBank болохоор ингээд дэлхий дээр маш их танигдж байгаа. Таниулахын тулд бид нар маш их зүйл хийсэн гэж. И теперь этот термин будет использоваться всеми аналитиками и проектами по всему миру и всеми медиа. За тэнгуут одоо энэ яг DEOBank гэдэг үг маань бүх одоо тий шинжээчнэр одоо тий цаашдаа одоо тийм төслүүд дээр бас маш их ашиглагдана DEOBank гэдэг үг маань. Следующий слайд. За дараагийн слайд. Но наш банк имеет все необходимые банковские лицензии и разрешения. За манай банк маань аль бие усны одоо банкны бүх зөвшөөрөл болон тий лицензийг одоо авсан байгаа. Следующий слайд. Это вот для фиатных услуг то, что выдало как канадский национальный банк. Вы можете вот на этих всех сервисах государственных проверить регистрацию нашего банка. За энэ болохоор бэлэн мөнгөний гүйлгээний сертификат байна. Одоо Канадын банкнаас авсан. Та энэ кодыг хийгээд тий Канадын тийм төрийн үйлчлэгээний системд ороод яг энэ бүтгэлийг хийхэд манайх аль биесээр ингээд бүтгэл нь гарч ирнэ. Бэлэн мөнгөний гүйлгээг зөвшөөрлө гэсэн. Да, следующий слайд. Это вот для операционного управления то, что эта лицензия выдана в Гонконге. Наш банк находится в Гонконге. За энэ болохоор шилжүүлэг гүйлгээ төлбөрийн одоо зөвшөөрөл байна. Энэ болохоор аль биесээр Гонконгод одоо Хонконг дээр авсан зөвшөөрөл байна. Та энийг бас кодыг хийгээд яг энэ зөвшөөрөл нь аль биесных байна уу үгүй байна уу гэдгийг харж болно. Следующий слайд. Также вот для всех других услуг, то, что мы получили эту лицензию и разрешение, это находится, так, где здесь? Сент-Винсент Гренадинс. Да, Сент-Винсент Гренадин. За энэ болохоор босод үйлчлэгээний одоо зөвшөөрөл байна. Энэ болохоор криптог солих, криптог одоо авах те крипто нэгэн рүү шилжүүлэх. Тэгээд криптог хадгалах гэсэн тийм криптогийн аль биесны зөвшөөрөл нь одоо энэ Сент-Винсент Гренадинс дээр одоо ингээд зөвшөөрөл нь байна. Та бас тийш ороод одоо юу гэдэг тэг код одоо юу гэдэг аль биесны зөвшөөрлийн код байгаа тэрийг хийгэн одоо аль биесны юм гарч ирнэ. Следующий слайд. Да, но у нас уже криптокарта Visa вышла в прошлом году. Вы можете установить ее телефон, на телефон и уже пользоваться. И сейчас уже начали отправлять физические карты Visa, те, кто купил ITO от $1000 и более, и купил их до мая 2025 года. Вы можете сейчас, кстати, все заказать эту криптокарту себе, физическую.
За Bitcard бас байгаа. Манайд бас захим карт гэж байгаа. Тэр нь болохоор захим карт нь таны Wi-Fi app дээр суугаад утсан дээр ч сууж болно. Одоо Wallet гэж байгаа, Apple Wallet гэж байгаа, Play Store-доос Wallet гэж байгаа. Тэн дээрээ та захим одоо юу гэдэг картаа суулгаад тэрийг өдөр болго ашиглах болно. 2025 оны 5 сараас өмнө $1000 орсон хүмүүст мань Bitcard ирж байгаа. Тэрнээс хойш хүмүүст карта захиалж болох юм байна гэж. Эта карта имеет самые минимальные комиссии, максимальные лимиты и работает по всему миру. За манай энэ карт маань хамгийн их гүйлгээний лимиттэй, дунгууд хамгийн бага шимтгэлтэй. Тэгээд дэлхийд даяар одоо боломжтой тим карт байгаа. И здесь идет мгновенная конвертация фиата в USDT, и P2P больше не нужен. За одоо та энэ карт ашигласнаар доторх крипто токенороо одоо юу гэдэг нь Wi-Fi токен, биткойн ч байдаг ч юм уу те. Тэрнгээр шууд төлбөр хийх боломжтой. Шууд хормын дотор таныг одоо тэр криптог чинь тэр үнэ бодоод одоо юу гэдэг нь рубль, доллар болгоод одоо төлбөр хийх боломжтой болж байгаа. Тэгэхээр P2P одоо цаашдаа хэрэг болохгүй гэж үзэж байна. И скоро откроются вот международные переводы, SWIFT, SEPA, IBAN. За одоо удахгүй олон улсын гүйлгээ ороод ирнэ. Тэрэн дээр SWIFT байгаа, SEPA байгаа, IBAN гэж бас манай монголчууд мэдж байгаа те. Тэр ороод ирнэ. И наш банк тогда заработает в полную меру для фиатных денег. За тэгэнгუთ энэ нь болохоор бид нарт одоо юу хийж байгаа гэхээр бэлэн мөнгөний гүйлгээ маш их хийдэг болно манай банкаар дамжуулж. Следующий слайд. Дараагийн. Да, скоро наше банковское приложение официально откроется в App Store и Google Play. За манай одоо аль биесны одоо application Play Store дээр, App Store дээр аль биесээр орно. Следующий. У нас также будет свой собственный блокчейн VeChain. За манайх өөрийн гэсэн блокчейнтэй болж байгаа VeChain гэдэг. Следующий слайд. Ну, да. Также важно понимать, для чего будет использоваться токен и почему он будет расти постоянно. За манай токен яагаад өдөр болгон өсөд, яагаад юу гэдэг юм, юунд хэрэглэх вэ гэдгийг би танад тайлбарлаж өгье. Следующий слайд. Это первый в мире токен, которым можно через карту Visa, Wi-Fi оплачивать напрямую любые покупки. То есть не нужна будет конвертация, там, как любой другой криптовалюты, там вначале в USDT, а потом только ты можешь эти USDT продать на свои фиатные деньги и отправить себе на карту и оплачивать ею. За энэ бол дэлхийд хамгийн анхны карт байгаа. Энэ болохоор та өөрийнхөө Wi-Fi токенороо бод төлбөрөөр гүйгэх боломжтой, юм бодлого авах боломжтой, зарлага хийх боломжтой гэсэн бэлэн мөнгөөр. Тэгэнгუთ энэ нь болохоор заавал Wi-Fi токен юу гэдэг болгоод юу гэдэг бэлэн мөнгө болгоод хийж одоо юу гэдэг юм авах шаардлагагүйгээр шууд та өөрийнхөө мөнгийг шууд дороо ашиглах боломжтой болж байна. Өөрийнхөө токеныг ч гэсэн. Следующий слайд. Очень большой рост придаст именно вот кредитная линия под залог токена Wi-Fi. Она даст очень сильный импульс к росту токена на бирже, потому что бизнесу будет очень выгодно брать кредиты под залог токена Wi-Fi. За тэгэнгუთ одоо зээл гэж байдаг шүү дээ. Токено барьцаалсан зээлийг одоо манайх нэвтрүүлж байгаа. Тэгэхээр юу гэдэг юм? Ямар нэгэн бизнес хийдэг хүмүүс одоо юу гэдэг токено барьцаалаад зээл авах юм бол өдөр болгон токен өсгөд таны зээл бий чинь юу гэдэг юм? Одоо анхны юу чинь өсөөд бизнес хийдэг хүмүүст энэ бол маш ашигтай гэж үзэж байна. Тэгэхээр токены үн өснөө манай. Будут бизнес брать кредиты там на десятки, сотни тысяч долларов, на миллионы долларов, а токенов становится, соответственно, на бирже меньше, их выкупают, они их закладывают в банки, цена их начинает расти. За тэгэнгუთ жишээлбэл сая доллар ч юм уу те та токен аваад одоо юу гэдэг нь биржээс аваад байрлуулаад одоо тэрэн дээрээ зээл аваад явах юм бол бирж дээр байгаа токенууд нь багасаад хомсдоод тэгэнгუთ одоо зах зээлийн шаардлагаараа токен маань өснөө. Яг энийг л хэлэх гээд байгаа. Тэгэхээр хүмүүс бас ашигтай. Яг л токен өсгөр те өөрийнх нь хадгалж байгаа Wi-Fi токен өснө. Зөв үү?
Также вот у нас уникальная программа лояльности, энергия, благодаря которой также происходит рост цены на бирже. Сейчас, наверное, многие уже ощутили, энергия закончилась, кто-то ее обменял. А для чего нужна эта энергия? Она нужна для того, чтобы минимальной комиссией оплачивать по своей карте вместо 3% 1,5%. Для того, чтобы, ну, вот это, наверное, переведи дальше потом. За энерги гэж байгаа манай банк нь тэр нь болохоор бас токеныхын нөхцөлтөнд нь маш чухал тий нөлөө үзүүлэхээр байгаа. Ихэнх нь хүмүүс нь энерги бас одоо өрцөн байгаа, яатсан байгаа. Энерги нь ямар учиртай вэ гэхээр картны шимтгэл хамгийн бага гэдэг байгаа шүү дээ. Энерги ашиглаж бага болгоно. За та хэрв одоо тий зээл авдаг гэхэд таны хүүн энергиэд дамжуулж багасна. Жишээлбэл та одоо хадгаламж хийлээ гэхэд тий та энергитэй байх юм бол хадгаламжийн хүүн өснөө. Тийм үйлчлэхэд энергиэд тий үнэн хэрэглэгчдийн одоо тийм хөтөлбөр байгаа. Также, чтобы вот депозиты иметь до 18% годовых в USDT, если нету энергии, то она будет до 6% годовых. И это очень выгодный депозит, потому что нету никаких комиссий, нету никаких блокировок. Также международные SWIFT-переводы, чтобы иметь с нулевой процентной ставкой, комиссии вернее, без энергии. Ну и также для того, чтобы получить кредит с минимальной процентной ставкой вместо максимальной, нужна будет энергия. За тэгвэл түрүүн тайлбарлажсэн шиг энерги нь одоо юу зарцуулдаг гэхээр хадгаламжийг хүүхсгэд. Та энергитэй байх юм бол 18% жилийн 18% хүртэл хүүтэй одоо хадгаламж нэхнэ долларын те энерги байх юм бол 6% байгаа. Тэгээд одоо олон улсын гүйлгээ та одоо шимтгэл төлмөргүй байх юм бол энергитэй байх хэрэгтэй. Энерги байх юм бол 1% байгаа. Тэнгууд нөгөө нэг зээл авахд та хамгийн бага одоо юу гэдэг хүүтэй зээл авахыг хүсэх юм бол бас энерги шаардлагатай. И существует только один способ получить эту энергию. Нужно купить токены VeFi на бирже, заблокировать их максимально там на 5 лет, и тогда ты получаешь эту энергию. Соответственно, токенов на бирже становится меньше, и опять его цена становится больше. За тэнгууд энерги голборлох одоо нэг арга байгаа. Тэр нь болохоор та биржээс токен аваад одоо тэг хуцаатаагаар тэнгууд танд энерги өгч байгаа. Тэрнээс одоо энерги одоохондоо одоо юу гэдэг бэлэн бол байхгүй холбогдох гарга байхгүй байгаа. Тэгэхээр биржээр байгаа токен бас тэ энерги одоо токеныхон үнэснөө хомсдоод. Следующий слайд. Сейчас отвечу. Также он будет являться газом в сети блокчейн VeChain. За блокчейн дээр VeChain гэдэг манай блокчейнд байна. Одоо шимтгэлийн токен болж явна манай VeFi токен маань. Ямар нэгэн гүйлгээд VeFi токеноор шимтгэлээ төлнө гэсэн үг. На торги на бирже было выделено всего лишь 10 миллионов токенов VeFi. Все остальные токены майнят только те, кто купил ITO. И компания полностью отказалась от владениями токенами. То есть вот нужно посмотреть аудит, который вот я отправил. За бирж дээр бэлэн одоо худалдаалахаар хүмүүс таниулахаар зорилготой ерөнхийдөө ингээд өөрсдөө таниулах зорилготой 10 сая ширхэг токен гаргасан байгаа. Бусад токеныг нь ITO авсан хүмүүс одоо олборлож байгаа гэсэн үг. Үлдсэн токеныг. Тэнгууд аудитын одоо юу гэдэг юм? Аудитын гэрээн дээр болохоор одоо манай банк буюу компани маань ямар ч одоо токен өөртөө дээрээ хадгалж авч үлдээгүй гэсэн үг. Хүн тэр системээр жигд харагч байгаа гэсэн үг. IT авсан хүмүүс. Аудитын гэрээн дээр бол байгаа. Манайхан тэр аудитын хүн дээр ороод яг мэддэг хүмүүс нь уншаад гой тайлбарлаад өгөөрэй нэгэндээ. Следующий слайд. И смотрите, здесь 98% майнеров, тех, кто в прошлом году купил ITO, они поставили их на 2 года на блок. И, соответственно, только уже в конце этого года у них начнется постепенный вывод. Потому что есть программа... Потому что есть программа постепенного вестинга, то есть частичного вывода.
И это сделано с целью, чтобы не обрушить цену на бирже. За одоо ITO авсан хүмүүс маань одоо 24 оны ихэнх хүмүүс байгаа. Тэр нь 98% байгаа гэж байна. 9 сарын 10-наас хойш. Тэнгууд тэр нь хамгийн багадаа ер нь 2 жилээр одоо стейкинг хийсэн байгаа. Тэнгууд одоо жилийн дараа л одоо энэ жилийн 9 сараас хойш тэр хүмүүсийн токен одоо сурлагдаж эхэлнэ гэсэн. Тэнгууд манай банкнд тийм програм байгаа, vesting гэх програм байгаа. Өдөр болгон багаар ингээд токеноо суллах. Тэнгууд энэ ямар хүчтэй вэ гэхээр бүх токеноо нэгэн жиг суллаад зах зээлийн манай токеныг үнийн гоохын тулд ерөнхийдөө үнийн барьж байгаа гэсэн нэг тийм систем байгаа. Шударга систем гэсэн. Да, следующий слайд. Также 75% нынешних майнеров поставили на фарминг на целых 5 лет. И только через 5 лет у них постепенно начнется разлог. И, соответственно, токенов на бирже мало, и цена их будет, соответственно, расти, потому что будут вот кредиты, вот эта программа энергии, все это придаст очень большой рост токена VeFi уже в этом году. За өнөөгийн одоо 75% одоо майнинг буюу албар хийж байгаа хүмүүс маань одоо манай VeFi токеныг ихэнх нь 5 жилээр одоо ингээд фарм хийсэн байгаа. 5 жилийн дараа ерөөдөө бага токеноо вестингээр гаргаж авч чадна. Тэгэнгүүтээ энэ нь одоо яг яагаад 5 жил ч юм уу эсвэл 2 жилээс дээш хийж байгаа гэхээр компани одоо хувьцаа эзэмшиж болж байгаа. Тэгэнгүүтээ 30% илүү ITO болон хувьцаа илүү авсан байгаа. Энэ болохоор нөгөө нэг яг одоо юу гэдэг хуваарлалт алгоритмын системээр явж байгаа шудраг хуваарлалт гэж авч байгаа шүү. И почему выгодно ставить на фарминг, там, допустим, на 5 лет? Потому что вам дают сверху 30% ITO в подарок и акций банка. И это очень выгодно. Твоя небольшая сумма, там, 1000, 2000, 5000 долларов может реально изменить твою жизнь. Потому что на 1000 долларов тебе дарят сертификат акционера банка примерно сейчас на 130 тысяч долларов. А если ты поставишь на 5 лет, то прибавляй к этому еще 30% сверху. За тэгэнгүүт одоо хувьцаа болон одоо тий ITO байгаа тэр нь 30% илүү байгаа тий одоо 5 жилээр жишээлбэл одоо фарминг хийлээ гэж бодоход. Тэгэнгүүт энэ нь болохоор одоо танд $1000 ч юм уу одоо $2000 одоо ITO авлаа гэхэд танд $130,000 хүртэл одоо компани хувьцааг бэлгэлж байгаа. Тэрэн дээр та 30% нэмлээ гэхэд маш одоо энэ болохоор бага мөнгөөр амьдралаа өөрчлөх боломж гэж үзэж байна. Поэтому пока вот сейчас распределяется 8 токенов в секунду, нужно покупать ITO как можно больше, потому что вы получите сертификат акционера банка, и ваши деньги небольшие могут навсегда изменить вашу жизнь. За тэгэнгүүт одоо та одоо секунд 8 одоо тий олборлт хийж байгаа тохиол та бүхэн амжиж аваад амьдралаа өөрчлөсөн тий өөрчлөөрэй. Яагаад тэгэхээр одоо энэ хувьцаа өгж байгаа тий энэ ITO илүү өгж байгаа энэ бүхэн чинь тий боломж гэж би харж үзэж байгаа. Тийм болохоор та энийг тий сайн судлаад өөрөө шийдвэр гаргаад амьдралаа өөрчлөөрэй гэж би бодож байна. Гэж. Да, и у нас не в чистом виде майнинг, а справедливое алгоритмическое распределение токена VeFi, и примерно вот 370% годовых на твою вложенную сумму у тебя увеличится твой капитал только за 1 год. Плюс акции банка, если ты поставишь на 2 года, то и еще будет дальше тебе там в течение 7 лет этот токен VeFi майнится. Это очень выгодно, это как возможность купить биткоин или начать майнинг, примерно 10 лет назад. За энэ болохоор яг юу гэж байгаа гэсэн үг вэ гэхээр анх одоо юу гэдэг те 10 жилийн өмнө биткойныг олборлож байгаа гэдээ та төдөөд үзтээ. Энэ болохоор одоо те шудраг алгоритмын хуваарлалт те одоо энэ яг жигд хүмүүс нь ITO хэр хэмжээгээр байна те яг тэр бүхэнд нь жигд ингээд алгоритмаар токен хуваарлаж байгаа. Одоо 8 секунд 8 байгаа бол одоо жилийн дараа 4 болоход одоо токен багаснаа. Тэгэхээр та бүхэн энийг сайн ойлгоорой. Все это был последний слайд. Всем спасибо за внимание. Покупайте ITO.
ставьте цели, стройте свой международный банковский филиал по всему миру, и ваша жизнь очень круто изменится. За энэ болгоор нэг сүүлийн слайд байлаа. Миний хувийн зүгээс хандаж хэлэхэд те одоо яг энэ байгаа боломж дээр та бүхэн сайн судлаа те өөртөө итгээд энэ бүх боломжийг бити алдаасаа гэж хүсэж байна. Яагаад тэгэхээр энэ банкны хувьцаа те одоо энэ 7 жил олборлох те токены энэ боломж байна. Та зөвхөн өнөөдөр хэлэхгүй те ирээдүйг хараад те өөрийнхөө зорилгыг сайн тодорхойлоод гоё мөрөөдөлтөө те тэрэндээ хүрээрэй гэж хүсэж байна. Всем спасибо за внимание. На вопросы мы ответим в следующий раз, а то у меня сейчас начинается следующий Zoom. За, уучлаарай. Би одоо яг нэг дараагийн Zoom мөн эхлэж байгаа болохоор жоохон богинохон яачлаа. Дараагийн удаа би илүү дэлгэрэнгүй яагаад асуултуудад чи хариулж явъя. За баярлалаа гинэ. Всем пока-пока. Сохранить, спрашивает. Сохранить, я сейчас, когда завершу Zoom, он начнет сохраняться на ноутбук сам. Все, на ваш или на той, где слайды есть? На ваш или на той, который слайд показывает в ноутбуке? Она, по-моему, у себя включила, но она, по-моему, там в облако нажала. Я вот когда в облако сохраняется, я не знаю, куда оно сохраняется. Я знаю, когда нажимаешь на этот компьютер, он на компьютер сохраняется. И там идет потом программа, он так там движется, и когда закончится, ну, минут 5, наверное, он будет там 10 сохранять. И в папке он сохраняет, потом нужно на главный экран вытащить его. Все хорошо. Все, спасибо вам большое. Хорошо, пока-пока. Бүгдэн баярлалаа. Дараа уулзъя.